Малтал хоршоо компани захирал Ноён Баатар Жогоогийн үг хэлнэг юм нурья. Хөдөөгөө аслагдсан сумны нэг болох Булган сум нь мал аж ахуйн 6 багийн 1500 орчим малчин өргөтөн дээр 2017-оос 2018 оны мал төлөлтийн дүнгээр 90 мянган төлөх хүлээн авсан дүн мэдээ байна. Малчдын амжиргааны их үүсвэрт шууд нөлөөлөх малын түүхийн эдийг ноос ноолуур, арьс шир, мах малаар төсөөлдөг байсан бол сүүн бүтээгдэхүүнийг боловсруулан зах зээлд гарган тодорхой хэмжээний ашиг олж болох боломжийг бий болгож энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Булган сумын алга толгой багийн 57 малчин өрхийн санаачлагаар анх байгуулагдсан Дашваанжил сүүн цацлах хоршоонд 18 орчим сая төгрөгийн санхүүжилтийг хийснээр энэхүү нээлттэй хийж анхны бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гар дээр хүргээд байгаа юм а. Энэхүү төсөл хамрагсан манайх шүүний цех маань 9 төрлийн бүтээгдэхүүн өнөөдрийн байдлаар дээж гаргаад та байна. Ер нь цаашид өргөжж ер нь сургуулийн өмнөх боловсрол сургуулийн эдийн цай сурагчдын ер нь цэвэр бүтээгдэхүүн хийх зорилготой Монгол Улсын засгийн газар болон аймаг сумдын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөө аж ахуйн салбар руу хандсан томоохон зорилтуудын нэг болох сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хөдөлмөрчдийг хангах зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа тус цех нь өдөртөө 500-аас 600 литр сүүх хөрвүүлж боловсруулах хүчин чадалтай юм а. Нэг ээлжиндээ 8-аас 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж жижиглэн савлаж зах зээлд нийлүүлэх боломжоор хангагджээ. Дашваанжил сүүн цацлах хоршоо нь үйл ажиллагаагаа эхлүүлснээр 5 хүнийг ажлын байраар ханган сум орон нутгата хувь нэмрээ оруулан цаашлаад аймаг сум гэлтгүй баруун бус нутгийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчлэгээ хүргэх боломжтой болж байгаа юм а.